Монгол улсад хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсны 100 жил, Тархуул аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар байгуулагдсны 20 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медаль хүртээлээ. За шагналыг өнөөдөр хүнс хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн сайд энх баяр гартуулан өгч баяр хүргэсэн юм а. За энэ өдөр Тархуул аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас 8 хүн, ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2 хүн шагнуулсан юм. Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор Тархуул аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Гамболд Ахмад ажилтан оюун төгснөр шагнуулсан бол хөдөлмөрийн хүндэт медалаар хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн дарга энх болт мэрэгжилтэн амар соёл, хяналтын улсын байцаагч энх төвшин, мэрэгжилтэн лавгсүрэн, жолооч Эрдэнэбат, өөрчлөгч Отхон Булагнаар тус шагнуулсан юм а. 2024 онд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн байгуулагдсан 100 жил тохиож байгаа. Тэгээд саяхан 25 он гараар ойгоо тэмдэглэсэн. Тэгээ энэ ойн хүрээнд бас төр засгийн өндөр шагналаар шагнуулсанд туйлын баяртай байна. Мэдээж манай байгууллага хамт олон ажил үйлсийг үнэлсэн. Бид бүгдээ хамтын хичээл зүтгэлийг үнэлсэн шагнал гэж ойлгож байгаа. Цаашдаа улам хичээл ажиллах болно. Нийтдээ төрд бол 29 жилдээ ажиллаж байна. Тэгээ энэ төр засгийн өндөр шагнал авсанд баяртай байна. Өнөөдөр ингээд төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одоо авлаа. За Тархуул аймгийн хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр ялангуяа мал аж ахуйн чиглэлд нийтдээ би 30 гаруй жил ажилласан байна. Тэгээд энэ сайхан шагнал аваад өндөрлгөөс харахад хамтран ажиллаж исэн одоо төрийн бодон, төрийн бас байгууллагууд, за хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон, мал эмнэлгийн газрын хамт олон, за хамтран ажиллаж исэн бүх хүмүүст баярснаа илэрхийлье. Баярлалаа. Хүнс хөдөө аж ахуйн салбар байгуулагдсны 100 жилийн ойгоор төрийн өндөр шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсандаа баяртай байна. Тэгээ хамт олондоо баярлалаа. За мөн ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Атар сайхан, эрдэм шинжилгээний ажилтан Гэрэлт Баянаар хөдөлмөрийн хүндэт медалаар ингрэмлалаа. Баярлалаа. Өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн яам дээр одоо ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдлаа. Тэгээд яг газар тариаланд энэ удаа газар тариалангийн шинжилх ухааны салбарт үндсэндээ 20 жил ажиллаж байгаа. Тэгээд эрдэм шинжилгээний туслах ажилтнаас одоо эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг өнөөдөр хийж байна. Тэгээд энэ хугацаанд манай хамт олон манай багш нар, ахмадууд бас хөдөө зэрэгт явах энэ суурийг тавьж өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээд бас шагнагдсандаа баяртай байна. За сэтгэл их тогтолж байна. Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнууллаа. Тэгээ 1997 оноос одоо ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олон одоо мөр зэрэгцээ ажиллаж эхэлсэн. Тэгээд Ахмад эрдэмтэн докторууд одоо сургууль хүмүүжүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хамтран ажиллаж байгаа хамт олондоо ч бас баярлалаа. Монгол улсынхаа хөгжилд үнэтэйг хувь нэмэр оруулж хүнс хөдөө аж ахуйн салбарт мэдлэг оюун хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа та бүхэндээ тархамжуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе.